Сайн байцгаана уу? Та бүгд энэ өдрийн мэндийг хүргэе. Үүнд дэлхийн томоохон технологийн компаниудын ярилцлагын тэнцэх 150 өдрийн чаленжийн дараач өдөр эхэлж байна. За тэгэхээр өнөөдөр бидний бодох бодлого ямар бодлого вэ гэвэл The Diameter of Binary Tree гэдэг нэртэй бодлого байна. За энэ бодлого нь яадаг бодлого вэ гэвэл за яг гин дээр хийж байгаа гэсэн диаметрийг нь осгох бодлого юм шиг байна тий. Тэгэхээр lead code дээр хэдийгээр энэ easy төвшний бодлого юм шиг боловч ерөнхийдөө энэ бодлогыг би бас харахад бас easy ч юм шиг, medium ч юм шиг ерөнхийдөө team төвшний бодлого байгаа. Ерөнхийдөө easy-гээс изүүдгээр одоо medium руу изүүд өгөх team бодлого байгаа. За тэгэхээр энэ бодлого нь яадаг бодлого юм бэ гэвэл биднэрт ямарваа нэгэн root өгөгдөх нь байна. Одоо энэ нode нь гэсэн үг те хамгийн уртлын энэ node нь өгөгдөх нь байна. За тэгэнгүүт хэдүүлээ tree-ийн diameter-ыг нь олно гинэ. За diameter нь гэдэг нь юу юм бэ гэвэл хоёр тал руугаа хурж узах хамгийн урт зайтай тэр юу нэг нэ. Одоо жишээ нь зүүн юуны одоо энэ модны зүүн талс руугаа хэдүүлээ 2 нэгж явах боломжтой байна тий. Баруун тал руугаа 1 нэгж явах боломжтой. Тийм учраас 1 2 3 гэд хэдүүлсэнд нь 3 гэдэг тоог буцаажээ. За ерөнхийдөө бас энэ бодлогын хувьд бол бодлын хувьд бол тийм одоо хүнд бол биш ээ. Гэтэ хамгийн гол нь ойлгох гэдэг чинь өөрөө нэг том асуудал байгаа шүү дээ. За хамгийн ихсэд хэдүүлээ юу ашиглах вэ гэвэл ерөнхийдөө миний ашиглах дуртай алгоритм бол DFS буюу Depth First Search байгаа. Тийм учраас хамгийн гүнд нь хүртэл search хийн гэдэг тэр одоо техник технологиг хэдүүл ашиглах нь байна. За тэгэхээр хамгийн ихсэд бол эндээс ихсэн тий. Энэ бид нар бол мэдж байгаа. Энэ дээр бол хідүүлсэнд нь бол ямар нэгэн доошогоо нөөд байхгүй байгаа учраас хідүүлээ бол энэ дээр бол тийг штэ тий. Тэгэнгүүт энэ дээр эрэнгүүт чинь эндээс нэгийг буцаачин эндээс нэгийг дахиад буцаачин. Тийм учраас хідүүлээ юуг олох хэрэгтэй вэ гэхээр хідүүлээ хамгийн урт зайг нь олох хэрэгтэй штэ тий. За магадгүй хідүүлсэнд нь энд нэг ийм нөөд байсан гэд бодчих. 6 гэдэг нэг ийм нөөд байсан гэд бодчих. Тэгвэл энд чинь энэ одоо ингэж буцаахаар энд бол 2 буцаж байна. Баруун талынх нь subtree-гээс бол 2 буцаж байна. Зүүн талын subtree-гээс бол 1 буцаж байна. Тэгээ алийг нь сонгох вэ гэвэл мэдээж хэдүүлээ 2-ыг нь сонгох хэрэгтэй шүү дээ, тий. Энийг нь бол байхгүй болгох хэрэгтэй, тий. Тэгжээч хэдүүлээ ийм одоо замыг гаргаж авч чадчих шүү дээ, тий. Тийм учраас 2-ыг сонгох хэрэгтэй. За энэ юуг бол одоо алгоритмыг бол ингээд ерөнхийдөө зүгээр шууд хүлээгээд авцсан нь зүгээр. За тэгэнгүүт хэдүүлээ одоо 1 дээр ирлээ. 1 дээр за 3 дээр мэдээж очиж штэ. За 3 бол мэдээж ийшээгээ юу яам? 1-ийг буцаана. 1 өндрийг буцаана. За тэнгүүд хідүүлээ энэ хоёрынхаа угаасаа нийлбэрийг нь олж за миний ерөнхийдөө ярих гэдэг санаа нь за ингээд энэ хоёрынхаа нийлбэрийг олоод хідүүлээ ямар нэгэн result гэдэггийн юун дээрээ хувьсагч дээр мэдээж хідүүлээ хадгалах хэвээр. За тэгмүүд энэ дээр хадгалсан гэхээр чинь зүүн болсон барууны нийлбэрийг нь хэдүүлээ хадгалах хэвээр шүү дээ. Зүүн болон барууны нийлбэр. За аль урт байгаа хамгийн урт угаасаа хэдүүлээ диаметрийг нь л хадгалсан шүү дээ, тий. За тэгмүүд хэдүүлээ энэ үйлдэлийг нь яаж хийх юм бэ гэвэл зүгээр хэдүүлээ return 1 дээр нэмэх нь одоо хэдүүлээ max-ыг нь юу байх хэвээр, тий. Left юм уу right-ийн max-ыг нь авах хэвээр. За тэгэхээр энэ бол илүү урт тал руугаа явж гинэ гэж хэдүүлээ ойлгож болох нь энэ үйлдэлийг. За ерөнхийдөө энэ юу бол бодлого бол юун дээр илүү ойлгомжтой болох юм бэ гэвэл бол мэдээж кодн дээр бичүүл бол илүү ойлгомжтой болно. За хамгийн гол нь ойлгох хэрэгтэй зүйлс нь хэдүүлээ энэ хамгийн доотлын нөөд хүртлээ. За ерөнхийдөө одоо эн чинь юу яаж явна гэсэн үг шүү дээ. Дээрээс доош явж байгаа юм шиг боловч доороос дээш явна шүү дээ. Ерөнхийдөө intriguing бодлого мөн depth first search юм чи буцаах утга нь бол доороос явна. Тийм учраас доороос буцааж явсаар байгаа хэдүүлээ хамгийн урт энэ замыг нь олоход хэдүүлээ энэ бичигдэл бол хэрэгтэй. За тэгэнгүүт энэ тухайн одоо нэг нөөд байгаа шүү дээ, тий. Тухайн нэг нөөд байгаа. Тухайн нөөдөн дээр байгаа диаметрийг нь олохын тулд хэдүүлээ энэ бичигдэл бол хэрэгтэй байна. За тэгэхээр хэдүүлээ бодолт руугаа ороод үзье. За тэгэхээр бодолт нь яаж явах юм бэ гэвэл хэдүүлсэнд мэдээж race буюу одоо үр дүнгээ хадгалах тэр нэг хувьсагч хэрэгтэй шүү дээ, тий. За мэдээж бас бид нар DFS ашиглаж байгаа int гэдэг утгыг буцаах хэрэгтэй.
За тэгэнгүүт хэдүүлсэн tree node гээд root-ээ авчи. За тэгэнгүүт энэ дээр хэдүүлсэн одоо энэ reference call хийх хэрэгтэй. За reference call гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл тухайн утгыг нь одоо энэ дээр байгаа энэ ерөнхийдөө memory address энэ дээр байгаа memory address хоёрноос ижтгэн гэж хэдүүлж ойлгож болох нь. Энэ параметр болоод ерөнхийдөө параметр буцааж ийн гэхээсээ илүү тэгэр memory address-ыг нь ерөнхийдөө энд өгч байна гэж хэдүүлж ойлгож болох нь. Тэр нь бас хэдүүлээ reference дээр reference-ыг нь ерөнхийдөө өгч байна. Яг memory address гэх нь бол хаашаа юм те reference-ыг нь ийшээ өгч байна гэж хэдүүлж ойлгож болох нэ. За тэгээд хэдүүлээ яах ёстой вэ гэвэл зүгээр DFS-ийг дуутчихна. Яагаад гэвэл бид нар тийм reference-ийг өгсөн учраас хэдүүлээ ямарваа нэгэн хадгалах утга бол энд хэрэггүй. Яагаад гэвэл хэдүүлээ угаасаа REST дээрээ ямарваа нэг утгаа хадгалаад явж байгаа учраас угаасаа утга нь солигдоод явах учраас. За энэ дээр хэдүүлээ root дээр ирчүүс хамгийн доотлол дээр ирчүүс угаасаа юу буцаач штэ. T-ийг буцаач штэ. За T-ийг буцаад за тэнгууд хэдүүлээ depth first search хийж байгаа тийм учраас хэдүүлээ DFS-ийг left дээрээ дуутчих нь байна. За тэгэхээр left rуу явна, race-ийг хивээрээ. За мөн right-ыг дуутчих шүү дээ одоо. За ингээд right-ыг дуутчих. За тэнгууд одоо хэдүүлээ юуг шалгах хэрэгтэй вэ гэхээр race-ийг шалгах хэрэгтэй. Left дээр нэмэх нь right гэдэг. Энэ нь болохоор хэдүүлээ эн чинь бол diameter-ыг нь олоод байгаа шүү дээ. Тэгээ хамгийн урт diameter-ыг нь олгож байгаа учраас хэдүүлээ max-аар авах хэрэгтэй. За энэний дараа хэдүүлээ return хийх ёстой шүү дээ тийм return хийх ёстой. За энэ дээр яаж return хийх вэ гэвэл left болон max яг тэгвэл нэг дээшсэхээрээ хэдүүлээ dot-ийнхаа subtree-гийн left-ийг авах уу right-ийг авах уу зүүн талынхын subtree-г авах уу баруун талынхын subtree-г авах уу гэвэл айз уртыг нь хэдүүлээ авах ёстой шүү дээ. Тийм учраас энийг хийж байна. За хэдүүлээ шалгаад үзье. Юу болох нь вэ? Харцгаая. За болж гин те. За ерөнхийдөө бол бодлого бол ойлгомжтой байсан байх гэж найдаж байна. Хэрвээ tree юм уу эсвэл энэ илүү юм график орж ирсэн энэ код жоохон ойлгомжгүй эсвэл бодох жоохон хүндрэлтэй байгаас комент хэсэгт бичээрэй. За би энэтэй холбоотой бичлэгүүд бол оруулж болно. За тэгээд өнөөдрийн бичлэгтэй хамт байсан та бүгдтэй баярлалаа. Тэгээд бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарж манай чаналыг дэмжээрэй.